Бүлэг 6. Автобус тэнгисийн амийг торьсон замаар довтлогож, Таранбайн замын гүрэн доогуур өнгөрч, хурдаа нэмээд хуучин говтын цайзыг ардаа орхилоо. Бүгд чимээгүй сууцгаав. Эзэн ядарч сүлжин дүрдээ зүрхнээс хайрлсан газар шороогоо орхин алсыг зарих хүсэл түнд үндэ алга байсан. Ах татварын байцаагчид хэрэг үлсгэлэн аратан шиг биш байсан бол хэмээн би харамсан бодов. Бид түүнтэй зэрэгцэн сууж өрөвдөн хайрлах сэтгэлээ илтгэн чимээгүй явлаа. Саад танд бид бүгд нэг хүн шиг зүүн тишээ харж манай гэр бүлийн эртний найз доктор Чипментэй сэтгэлдээ салах ёс гүйцэтгэв. Цааш явхад өмнө Дублин байгаа. Жибээ голын адгаа салхиар дамжин ирэх тэнгисийн ургамлын үнэр толгой дээгүүр нисэх захлаан утгартай дуу биднийг үдэх мэтээ. Миско судлын арын хэсэгт дэшний орон дээр торон дээр суугаад ойр орчныг чөлөөтэй харж надад мэдээ төгөөж явлаа. Анхаар сонсоорой Пипи гэдэг чиний хизээч хараагүй юмсийн талаар би давчхан мэдээлэлд явъя гэлээ. Энэ галантар харин одоо Гарденсыг өнгөрөх гэж явна. Автобус намжим Мискогоос бусад бүгд нь чимээгүй суцгаана. Би энэ Ирландд байх 6 сарын хугацааг Ливажинд байгаа мэт өнгөрөөсөө. Энэ хугацаанд би хэн нэгэнд хэрэгтэй, мөн тэр хэн нэгний харьяат болохоо ойлгосон юм аа. Одоо бид харин шилжин явахаар шийдсэн. Юуны тулд автобус нэгэн жиг турдаар зөөлөн урагшилсаар Ирландын хүмүүс их илгэмцгээ, жолооч нар бие биеийн эрхийг гүндэтгэн. Одоо зам дээр машин ирс олширлоо. Оргилсон гэрэлтэй тарахад бид байн зогсож хүлээж байлаа. Мискогийн Тринити коллеж шинэ дэргэдүүр өнгөрч явна. Пипи салах ёс гүйцэтгээрэй гэлээ. Тринити коллеж яг түүний эсрэг талд аялагчдын зочой байдгаа. Жохон мэнд бидний шилжих баримтыг бүрдүүлж эмхэлсэн билээ. Тийш явж хүрээд бүх журмаа өөрчлөлгийг шаардмаар санагдаж байлаа. Эзэн над руу сунаж миний эрүүх үзүүг инхриглэн маажаад намайг бидээ нав. Бид хотын захад өгхийн хэрээр замын хөдөлгөөн саарч жолооч хурдаа нэмлээ. Бид одоо Лимерк руу явж байна Пипи гэж Миско мэдэгдээд ингээд би чамд ярьж дуугаа идэхгүй гэж эзэн түүнийг зогсоо. Чамайг үргэлж өглөөд явхаар өөрийн бодол төвлөрч болно гэж юу? Нэг хэсэг хугацаанд намжим явлаа. Гэвч Миско хизээч удаан дуугүй явж сураагүй билээ. Тэр тухайн орон нутгийн дурсгалт газруудын талаар намайг мэдэх ёстой гэсэн бодлоор товчхон тайлбар хийж явлаа. Харин би маш хүнд амьдрал дуулж би маань их өгшөрсөн. Хараагаа алдсан надад амьдрах тийм амар биш. Замд ядрахын эрхэнд би жаахан унтахаар шийдсэн. Гинэт хөдөлгөөн огцон өөрчлөгдөхийг би мэдэрч босолсуулаа. Бид хаана байна? Би хэр удаа унтсан бэ? Юу болоод байна? Автобус ажим зогслоо. Бүх юм хэвийн Пипи. Би зүгээр л цаа ухаар зогсож байна гэж эзэн хэллээ. Бид Шеннон орох замын хагас тэрлээ. Би үргэлж энд зогсдгоо. Эндхийн цай их хамттай гэж жолооч хуйчлаа. Та хоёр яваарай. Би мурнуутай үлдэнэ гэж эзэн хэллээ. За тэгээд би чамд цай авчирээ. Мөнхөө Пипи хоёрч цай авах болно гэж маа хэллээ. Мал үтик хоёр автобуснаас гарч холдон явах нь сонсогдлоо. Хаалга онгоож тэд дэлгүүрт орсон. Худалдааны хот гэж Миско мэдээллээ. Зогсоол дээр олон машин байна. Их тогтой, сайхан газар байна. Хүмүүс нь нөхөрсөг. Ингээд Пипи чам руу нэг эмээ хараад инээж байна. Хариу инээгээрээ. Тэр хараагүй гэж Миско эмээд чанга дуугаар хэлээд тэр таныг харж чадахгүй гэлээ. Надтай ярьж харин болно шүү. За ойлголоо. Тийм байна гэд эмгэн шилэнд хамраа нааж тэд ямар гайхалтай бүтээл вэ? Энэ бяцхан жаал дөнгөж сая надтай ярьлаа. Бидний энэ үед яаж амьдарч байгаа нь сонирн байна. За тэр яах вэ мав? Энэ цайг повд хөргөд өгдөө. Үгүй бол тэр шинэс рүү явчихна шүү. Оо таны зөв. Би ярианда болоод гэд эмгэн хазганан холтлоо. Надад түүний альчуур таалагдлаа. Би бол түүгээр орондоо бүтээлэг хийх байсан гэж Миско хэллээ. Маа гарч ирлээ. Тэр эдэнд цай хол авчирв. Мөн бидэнд цай авчирсан.
Харин бидний сэтгэл ихэд догтлсон тул юм мэдэх хүсэл бараг байгаагүй. Эзэн та юу идэж байгаа юм бэ гэж намайг асуухад цөцгийн тостой талах цайтай гэж тэр хариуллаа. Түүний баг боловч юм эзэнд миний сэтгэл тайвширч цайнаас хитэн балга уусан. Харин сэтгэл зовиртой үед ямар муур хоол идэж чадах билээ. Өмнө хэрхэн яаж зорчдог байснаа би саналаа. Галзуу мэт товтлох машины арын суудал, хаашааш хайсан картон харцагт, эсвэл хүчтэй эмийн нөлөөнд хордоод агааргүй шахан модон чингэлэгт ухаангүй өглөө твтэх амтан арай гэж азар амьд гарсан тохиолдол цөөн бишээ. Харин одоо би нэгдүгээр зэрэглэлээр нисгээр зорж явна. Миний гэр бүлээс хэн ч намайг салгахгүй. Эзний дэргэд суугаад би аяархан хүжигнэн дуурж гүнээ талархлаа. Манай Пипи эмгэн аялалд ядрахгүй их сайн байгаа гэж эзэн маад хандаж хэллээ. Миний бодлоор энэ бүхэн түн таалагдж байгаа. Харин тэр өөрөө нээлттэй хэлэх дургүй. Миний тухай хэлэх үг алгуу гэж мисгүй орлоо. Тэр автобусны арын хэсэгт ачаа бараа харж бас жолоочд тусал зөвлөж явлаа. Гүй байхгүй байсан бол бид яах байсныг төшөөлөшгүй. Тэр биднийг харж хандаж эмгч орныг хариуцдаг шүү гэж миний хүзүүг зөөлөн майжих зураа эзэн хэллээ. Харин нэг гэмн мисгүй гэлкэний бүх мөрийг нийлүүлснээс жилүү шугааны ганцаараа үсгэж чаднаа гэж эзэн нэмж хэлв. Автобус нэгэн хэмээр хөнгөн дуурч бид нутагшиж дассан сэтгэл дотн газраас минь улам холтгож таач хэн ч хэлэшгүй, тань ч хэн ч мэдэггүй шин ирээдүрөө хөтлөн довтлохсоор бид Терпери гүнлэнгийн нутгийг өнгөрч явна. Одоо Лимерк гүнлэнгийн замаар зорчиж явна. Эргэн тойронд харанхуй нөмөрч би турдаа сааруулав. Өмнөх зам маш хол санагдаж эзний төлөө би улам санаа зовж явлаа. Мисгүй хэлэхдээ явах тусам түүний царайд улам цонхийн ядрангуй байгаа тухай надад хэлсэн. Одоо бидний цаг хугацаа тийм ч ачаал бүгдэлтэй биш. Цаг минут хормын зур усан өнгөрөх нь бидэнд хязгааргүй шилжин орсон мэтээ. Зөвхөн моторын ууглах, дугуун шижигнах чимээ, өмнө тосон ухтаад хормын зур өнгөрөн ард хоцрох мэлүүд тэр бүх илмэсгүй дугаа хураа. Яриа хөөрөө огт байгаагүй. Зөвхөн түндэр харанхуй дунд урагшлах автобусны өнгөнөх дуун. Цаг хугацаа зогсон мэт зөвхөн милээр урсах өнгөрөх замын хэсгүүд харанхуй замхран хоцорсон. Мискүүгийн түл дээрээ өндиж "Пипи, чи унтаж байна уу?" гэхэд "Үгүй мискүү" гэж би дуурлаа. Намны хурц цацраг бараан үсийг сарниаж агаараар нисэх онгоцны аяны замыг хөнгөлж байна гэд тэр би одоо шинэнд ортож бүр хажууханд нь ирсэн байх ёстой гэж мэдгэлээ. Автобус урдын адил хөнгөнсээр одоо тисэж ядсан хүлээлт онгоцны буудалд орцны шинж тэм илэрхий мэдрэгдэж бүгд сэглэн суухад жолооч 5 орчим минут үлдлээ. Гол хаалга руу дөхөж очих уу? Та нар өшин нисгүү? Үгүй бид өнөө шин маргааш өдөр амраад нөгөөдөр Нью-Йорк руу ниснэ гэж маа хариуллаа. Тийм бол та нарт энэ буудал хэрэгтэй юм байна. Эндхийн буудлууд үнэхээр тогтоо шүү. Өөртөө харна биз гэж жолооч хэллээ. Би төшөө жаахан яваад огцон мэргэж онгоцны буудлын замаар хагас мил орчим яваад баруун талын байшингийн хажууд зогслоо. Жолооч бууж захиргааны байрлал үзүүлв. Эргэж ирээ тэр танаа захиалсан буудал энд биш ээ. Хүлээлтийн танхимаас холгүй урших өөр дэм буудал юм байна гэж хэлв. Хаанд болохыг одоо би та нарт үзүүлье гэв. Дахиад 4-1 орчим миль яваад өөр нэг байшин төгөж ирлээ. Бид зүү газраа ирсэн болохыг жолооч бууж магдлаа. Зарим жижиг ачаа дэшийг ойр зүрийн хэрэглээний юмсыг буудалд оруулж хүнд ачааг онгоцны буудал руу илгээсэн юм аа. Би эмэгтэй нойлд ормоор байна гэж мисгүй хашгирв. Энэ байна гэж маа хэлээд ванны өрөөнд тусгай төмпөн тавьж өглөө. Дараа нь тэр намайг гар дээрээ зөөлөн авч ванны өрөөнд оруулж хэрэгтэй байж болох бүхэнд намайг хүргэж танилцуулв. Үүний дараа унтлагын өрөөнд орсноор бид 5 дахыг мэдэрч хилцэрхсэн билээ. Урдын заншлаар гэр бүлийн гишүүн бүрд тусдаа өрөө ногдож байв. Би эзэнтэй унтсан. Мисгүй матай хөрхийн муулиутыг шүнийг ганцаар өнгөрүүлэх болсон. Мисгүй бид хоёр хүч хайрлахгүй хөдөлмөрсөн.
Эргэн тойрныг нэгтлэн шинжиж, ослын гарцууд хаана байдаг, мөн бидэнд хэрэгтэй байж болох зүйлсийн талаар байрлалыг олж тогтоосон. Дараа нь бид оройн хоолнд орсон ямар ч муу шин байршлыг эхлээ шинжиж судалгаа явуулдаг. Заавал гүйцэтгэх түүний энэ ажилд ямар нэгэн байдлаар сад учруулах ёсгүй. Муур хаана юу байгааг маш тодорхой мэдэж байх ёстой. Бидний нүдний хараа хүнийхээс ихээхэн ялгаатай. Ихэнх тохиолдолд бид 3 биш 2 хэмжээстэд хардаг. Бидний нэг чадвар бол дүрсийг зогсоох. Энэ чадвар хүмүүсийг гайхшруулж магадгүй. Түүнээс гадна бид нүднийхээ фокусыг өөрчилж хүмүүс томруулдаг шил хэргэлдэг шиг нэмийг өсгөж харж чаднаа. Нөгөө талаас бид өөрсдийн хамраас юм зайд байгаа эсвэл хаах бол буй юмыг нэгэн адил тод томруулнаар харах чадвартай. Улаан өнгийг бид улаан гэж хардаггүй. Тэр бидэнд мөнгөлөг мэт харагдана. Харин цэнхэр өнгө нарны цацраг адил хурц харагдана. Бид хамгийн жижиг үсэг, хамгийн өчүүхэн шавжийг болж харна. Бидний нүдний бүтэц тогтоц ямар болохыг хүмүүс ойлгодоггүй. Үнэхээр гайхалтай хэрэгсэл. Тэр бүхэл импро улаа туяанд харах чадвартай. Мэдээж миний нүдний тухайд биш ээ. Би хараагаа алдсан. Бусдын ярихаар миний нүд гайхалтай. Низебутка цэцгийн цэнхэр өнгөтэй бас том сайхан. Харамсалтай нь одоо нэгэн тийм харахгүй болжээ. Энэ шин бид бүгд бүх сайхан унтсан. Өндөр тэнгэрээс газардаж буй эсвэл агаарт зөрөн хөрж тэнгисийн тэртэйг зорин нисэж буй онгоцны нүргэлэг дуу бидэнд цаад болоогүй. Маргааш өглөө нь мал ютик хоёр гарч яваад өглөөний хоол авч эргэж ирсэн. Бид хийх юмгүй нэг хэсэг хугацаанд туглан амарсан. Миско цонхны дэргэд сууж онгоцны буудлын барилуу орж гарах бүсгүй хүмүүсийн дайсанчийг сонирхон харж суулаа. Эзэн хувцас өмсөж биднийг барьны өмнөх зүлгэн дээр тоглуулахаар авч гарав. Би үргэлж болгоомж барьж эзнээс алхамч холдолгүй хамт байсан. Одоо би төрж алдагдах эрсдэлтэй зүйл хизээж хийхгүй. Фифи, энэ чиний Францаас хэрэгтэй газарсан онгоцны буудлын мөн үү гэж Миско асуув. Тийм ээ Миско, би ачааны хэсэгт сууж ирсэн гэж би хариулав. Өмнө хизээч ийм ажиргалтай байж үзээгүй. Тэр удаа эндээс бид Дублин руу нисэн. Би ухаан алдсан байсан. За тийм байж настай мөр минь гэж Миско хэлээд би чамайг үргэлж харж хандах болно. Чамтай дахиж муу юм дохиохгүй. Энэ талаар би их мастер гэлээ. Баярлалаа Миско. Чиний дэмжлэгт би хязгааргүй талархж явдаг шүү гэж би хэлсэн. Өдийн хоолны цаг болоход маа биднийг дуудлаа. Учир нь бид хүч тамираас сэлбэж сайн амрах хэрэгтэй байсан юм аа. Хоолны дараа бид бүгд хэвтэж амарсан. Миско матай би эзний хамт харин л ютик ганцаар. Бид муугу унтаж амарсан. Онгоцон долгитой унтаж болох хэсэгт эргэлзэж байсан билээ. Эзэн намайг зөөлөн мачхад би морноос ирэв. Тэр Пипи чи яасан унтамхай эмгэн бэ? Алуу цайнаас өмнө гүйтэй хамт жаахан гүгээд хоолоо шингээд зүзгэлээ. Яви Пипи гэж Миско дуудлаа. Бид хонглыг шалгаагүй байгаа. Одоо тэнд хинч байхгүй. Бушуулж үз. Орноос үсрэн бууж бид хоёр ором чихний ард маажих зуур аль зүг хөдөлгөө бодсон. Гэтэл эзний гар намайг онгорхой халгаар руу чиглүүлж өгсөн юм аа. Мискогийн удирдлага доор бид гонхонд шинжлэх ухааны судалгаа явуулж хин түүгээр явсныг шинжиж тогтоов. Алив яаж бүртгэлийн байраар оръё. Хүмүүсийн нүдэнд харагдах хэрэгтэй бидтэй гэж Миско санал болголоо. Олон хүн Сиам морийг хизээч хараагүй байдгаа. Даруй зангаа марцсан байж үннийг өчгөд бид тэнд жинхэнэ гайхуулах сонирн болсон юм аа. Үгээр хэлэхээр илэрхийл харахгүй намайг Мискогийн ээж гэж бодсон хүмүүсийн сэтгэгдэл надад гайхалтай байлаа. Захиргааны хэсгээр хэсэгэн эргэлцсэний дараа бид жаахан унтах гэж амархаар өрөөндөө ирэв. Бид нойрноос сэрж оройн хоол идэх үед аэропортын дээгүүр өнгийн гэдлүүд алсан байв. Бүрийн улам түнэртэж шүн боллоо. Бид яралгүйхэн тийшээ зэгцэлж Ирландын дулаан шөнөөр гадагш гарч аэропортыг чиглэсэн. Бидний тийшийг Галтын хяналтаар оруулах хүлээн авлаа. Ирландын Галийн талаар эзэн үргэлж сэтгэл хангалуун байдгаа. Тэдний хооронд ямарваа үйл ойлголцол хизээч байгаагүй. Ирландад асуудал үүсгэж хүндрэл учруулдаг албатууд бол зөвхөн татварын байцаагчид.
Тэдний хэтэрхэн сунлаас болж бид энэ орныг орхиж байгаа нь энэ билээ. Шивэдийн агаарын тээврийн төлөөлөгч тун ээлдэг нэгэн эрхэн биднэртээ ирсэн юм аа. Бид бүхэнтэй мэдлээд Миско бид хоёртой хэдэн үгсээсэн. Манай компани хүндэт зочдын хуваар та бүхнийг оройн зогтурж буй хүлээн авна уу гэж тэр гэр бүлд хандан ээлдгээр хэллээ. Баярлалаа хэрэггүй дээ. Бид оройн хоолоо идсэн. Түүнээс гадна мурыг удаан үлдээж чадахгүй гэлээ. Бидэнд ямар нэгэн юм хэрэгтэй эсэх талаар тэр лавлаад явж оцсон. Муруудад тайвшруулах юм өгөх болоогүй юу гэж маа асуув. Одоо биш гэж эзэн хариулаад түүнээс гадна Фифи харьцангуй тайван байгаа. Би түнд өгөхийг бодохгүй байна гэлээ. Онгоцонд ороодгүй ямар байхыг харъя. Ихтэй бол өгье гэлээ. Би хараагүй болохоор цаашид юу болсныг хэлэхэд туйлын хэцүү байна. Миског би ятгаж гуйснаар хэдий ичиж имэн сандарч байсан ч дараах хуудсыг миний өмнөөс бичгийг тэр зөвшөөрсөн юм аа. За ингээд бид Шенон аэропортын хүлээлгэн гол танхим шавааран хүлээцгээе. Иргэн тойронд ачаа тестэй олон хүмүүс тэд дахианы байранд дах өндгөө дарсан ээжэдийг санагдуулнаа. Хүмүүжил мутай хүүхдүүд хоолой мэдэн орлолдох чимээнээс миний толгой хагарах шахан мөвдөж байлаа. Тэртээ болон жинхэнэ Америк хэдэн хүүгүүд сууж харагдана. Тэдний байдал тачаар дүүргэж чигдсэн нухсыг санагдуулна. Тэд бусдад том залуус болж харагдах өсөлтөөсөн нэлт. Тэдний цөмгөн дээр манай эмгэн морийн төрсөн нутаг Парис руу нисэх нэмэгдэл рейсийн тэмдэх наалттай байлаа. Минийхээр бол аэропортын цаг зэгэрч гацсан мэт урагшилж ахиж өгөхгүй зогсонг байлаа. Эцэст нь цэнхэр зэсэн шаргал өнгөтэй хувцастай эртээ бидэнд лөө дөхөж ирээд тэр маш ийдгээр Шведийн авиа компанийн Шенноноос Нью-Йорк руу нисэх үйлдэх рейс зорчигдыг суулгахад бэлэн болсныг мэдээлв. Тэр миний саксыг авах гэж оролцсон. Гэвч эзэн маа хоёр гар чөлөөтэй байсан тул эмгэн морийн сууж буй саксыг өргөн осороор мөрлөж миний саксыг маш өргөн авлаа. Лютик юу барьж явсныг харж анзаарах боломж надад байгаагүй. Бид яг л Нэм гарагийн сургуулийн үдшилтэд явж буй мэт хосоор зэрэгцэн явцгаасаа. Хүлээлгийн гол тамхимыг өнгөрөөд харанхуй руу явж олоо. Гэвч харанхуй огт байгаагүй. Шенноны бүх гэрлүүд тасаалттай байсан. Хөрөх зурууст өнгө бүрийн гэрлүүд тасралтгүй хөөрч харагдсан. Өөр бас гэрлүүд тэнгэр дагаар зүсэн гэлцэж дээш хөрөх эсвэл доош уруутган сонирхон байлаа. Энэгэн агшинд миний өмнө онгоц үзэгцэн гайхалтай Дублиний аэропорт дээр миний харсан онгоцнуудаас хамгийн аварга нь байсан. Говтыг бүхэлдэн дугуун дээр тавьчихсан юм шиг тийм том надад санагдав. Би түн рүү явцгаав. Ойртож дөхөх тусам тэр улам авраг гаргадаж байлаа. Онгоцны урд хэсэгт хоёр хажуудаа хамгаалалттай шат байрлуулсан байв. Ингээд хүмүүсийн олж хараагүй юмсыг муур бид өргөлж төрүүлж харнаа. Тэр тусмаа бүсгүйчүүд. Эмгэн морийн саксыг үүрсэн өвгөн шатаар тараад гэдэг билүү. Ажим өгслөө. Хамтлаа идэж чадсан дарга бурхны нэрийг барьж илий. Тэр үнэхээр идэх дуртай. Нураагоо гэмтэх нь холгогүй тонгоож бидэнд хүндэтгэл үзүүлвэ. Мөн түүнээс жилүү ууж эзний элт цагаан, зах бүхий давлгаан, далайн давлгааны өнгөтэй зөрөмтс хувцсамсан үйлчлэгч бүсгүй бидэнтэй илдгээр мэдлээ. Тэр бүхэлдэж тонгоцоогүй тэгээд түүнийг корсод саад болох байсан байхаа. Бүх үйлчлэгч албатууд корсет зүүж явдаг. Энэ талаар эзний нэгэн цагт бичсэн номноос би уншиж байсан. Давчхандаа тэр бидний нэгдүгээр зэрэглийн салон руу дагуулж аваачсан. Дараа нь бяцхан зорчигчдыг салонд оруулахаар явсан. Тэдний хаана байгааг ойрол шугуулдах чимээгээр нь хөөж төвгүй болж болохоор байлаа. Гэрэлдэж үзэгдэх нь нэг зүйл тамхи татаж болохгүй тухай. Тамхи татсан муур харсан хүн байна уу? Суудлын бүсийг зүг талаар анхааруулв. Бид ёсоор гүйцэтгсэн. Эзэн өөрийн саксыг үнэт эрдэнэ байгаа мэт бидээ шахан барьжээ. Маа бас өөрийнхөө бүх гэгчэнд барьсан. Тэнд би байсан юм. Авраг металл хаалга чимээ. Сүртэй хаагдаж, онгоц салж бутрах гэж байгаа мэт хөнгөрөн чичирхийлж гадлаа. Гэвч мэдээж тийм юм болоогүй.
Шулуун цовх олон гэрлүүдийн дундуур ажим хөдлөв. Гадна үлдсэн хүмүүс гараад даллан биднийг үдэх нь харагдваа. Тэд ямар нэгэн юм чангаар хашгирч хэлж буйн амаа хөдөлгөх байдлаас нь тодорхой байлаа. Тэдний ангалцах нь нэгэн удаа бидний том савнаас тороор гаргаж ирсэн загснуудыг санагдуулсан юм аа. Бид Америкт их төгсөн байх учиртай гэж би дотроо бодож явлаа. Яг тэр мөчид онгоц огцом чангаар хөнгөнөн дугуурч чих дэлгүүрм энэ дөө улам ихсгээд байв. Би нисгэгчтэй үүнийг болиулаач гэж орилсон боловч мэдээж тэд намайг сонсоогүй. Гинэт огцом галзуу хурд авахд миний дотор өдөр оройн хоол холилдох шиг болж би дагаарт хөөрлөө. Магадгүй туршлага багтай нисгэж таасан юм уу? Онгоцыг хажуугаар нь тавиад аэропортыг тойрон нисгэн үнэхээр агаарт хөрсөн эсгийг шалгах мэтээ. Тоо томшгүй олон гэрэл, өөр олон юмсыг би харсан. Дараа нь сарны гэрэлт цэлгийг ус харагдсан. Тэр доор ус байна. Хэрэв бид доош унах юм бол гарцаагүй живэх болно гэж нисгчийн сонорт хүртэл орилж сануулахыг би оролцсон. Магадгүй намайг сонссон юм уу тэр онгоцыг тэгшиж Америкийн зүг рүү чиг барьсан да. Бид улам дээш хөөрч сарны гэрэлд мөнгөрөн харагдах сэмжин үүсийн дээр гацлаа. Бид улмаар хурд нэмэн өндөр авч би цонхоор харахад далавчны доороос галын дүл хойш цацрах нь үзэгдлээ. Бурхан минь, тэд биднийг живүүлж чадаагүй. Одоо шарж алах гэж байна уу даа гэж би бодлоо. Би эзнийг дуудахад тэр надад бүх юм окей, all right гэж Америкчууд ингэж дууддаг. Санаа зовх явдалгүй гэсэн юм аа. Дахиад би цонхоор харахад моторын зарим хоолой яг миний зовнсон сэтгэл шиг цайртлаа халсан харагдана. Магадгүй нисгэгч миний бодлыг тааж мэдсэн байх. Түүний ярихыг таазнаас би сонссон. Санаа зовох зүйл байхгүй. Бид өндөр авах үедээ дандаа баг зэрэг гал гаргадаг юм гэлээ. Бүдүүн үйлчлэгч бүсгүй дөхөж ирлээ. Тэр тонгоохот гарсан тасгих дуунаас би зочсон. Би түүний хэлснийг ойлгоогүй. За түүний хувцас язрах нэ хизээ болдоо гэж надад бодогцсон. Нэгдүгээр зэрэглэлээр хэдэн мянган мангар янкууд зугаалж яваа харагдана. Хэрэв тэр бүдүүн нүхтийг тооцвол салонд бид хэд сууж явсан. Онгоц 30 мянган футын эсвэл тэр орчим өндөрт гарсан. Миний бодлоор дивааж нь тун ойрхон. Дараа нь эргэн тэгширч бид оддын дүнд хөвж гарлаа. Би код юм уулгыг даа гэж маа хэлээд өвгөн бит хоёрын хин хинэн татгалзаж эсвэл зөвшөөрч амжаагүй байх зур ам руу ямар нэгэн муухай юм шургуулж орхив. Санаандгүй энэ үйлдэлээс сандарсан би нүдээ нэг анивчаад залгиж орхисон. Нэг хэсэг хугацаанд юм мэдэгдээгүй. Дараа нь бүх бие сэргэж гайхалтай хөнгөн шингэн болж ирсэн юм аа. Дуу аялмаар болж хүстэй дийлэх чадваргүй болов. Сонстоо би үнэхээр яг согтуу юм шиг болчлоо. Манай хөгсчүүд хилэгнэн бухимдаж байхад надад харин хөнгөн гайхалтай сэргийг байлаа. Муур сонирхогч хүмүүс санамж хожим өвгөн Детройтын зоопарк дээр сонсож мэдснээр тайвшруулах юм мууд шал өөр үйлчлэл үзүүлдэг болох нь тогтоогцсон. Бид жохомдоо эмээс болсоогддог. Зоопаркын ажилтан залуугийн ярих нь тэд нэг удаа манай эзний адил согтуу мууруудтай учирт байсан гэв. Ийм үйлчилж байх хугацаанд бүх юм гайхалтай байсан. За одоо би үргээ дуусгаж эмгэн мөрд шилжүүлье. Энэ улаас түүний ажил. Онгоц хөнгөн дугарч агаарын урт. Замыг ардаа орхин товтлогсоор ажиндаа гэрлүүд бүдэрхсээр бүр алга болов. Тэдний оронд анивчих цэнгэр туяатай гэрлээр солигдов. Миско өөрийн сагсанд хэвтэж тэрүүхэндээ тэндээ инээд алдна. Заримдаа бүр төсгөлгүй төсгийн инээхэн сонсогдно. Эцэст нь миний сониуч зан дийлж би бусдын 50 байдлыг алдагдахгүй байх үүднээс түүнээс аяархан "Миско, чи тэнд яагаад ганцаараа инээгээд байгаа юм бэ?" гэж асуулаа. "Юу гинэ? Би инээж байна уу?" "Тийм шүү. Ха. Миний инээд бас хурж хүмүүсийн ярьдгаар Миско үнэхээр хөвчлөлтэй болсон байгааг харлаа. Муур юм байдалтай байхыг би өмнө нэг удаа харсан. Тэр бол Том.
Тэр доош урууд нь дарсны зой руу орж шалан дээр гоожиж асгасан үлдэгдлийг амж уух зуршилтай байсан юм аа. Энэ удаа мисс Гүү яг түүнийг санагдуулж байна. Пипи, чи намайг сонсож байна уу гэд мисс Гүү дахин хи инээлээ. Надад одоо айгүй гоё байна Пипи. Чи намайг сонсож байна уу Пип? Мэдээж мисс Гүү, би чамайг сонсож байна. Чиний хэлсэн бүрийг би алгасалгүй сонсож сууна гэж би хариуллаа. За нэг дурсамж ярий. Чиний говтод ирэхийн өмнө болсон явдал чи мэдэн дээ. Манай эзэн лам төвдийн санаатан нэг удаа тэр усны дэрэгдэх хадны ирмэдээр сууж байв. Залуухан католик лам өөрийн шашны төлөөлөл нэг нөхөртэй хамт тэнд зугаалж яваад эзний дэргэд дөхөн суу. Хөөмөн гэд тэр өнөөдөр мөргөлийн цуглаан чи байгаагүй гэхэд эзэн таны зөвөө эцэг минь би тэнд байгаагүй гэж илдгээр хариуллаа. Хөөмөн чи цуглаанд оролцох ёстой юм шүү гэж лам хэлээд өнөөдрөөс эхлэн чи очноо надад амлал гэлээ. Үгүй дээ эцэг минь би танд түүнийг амлаж чадахгүй гэв. Тийм тохиолдолд чи их муу Христ шинжтэн байна да. Хөөмөн гэж залуу улам шадруу маягаар хэллээ. Үнэн эцэг минь би буудлын санаартан гэж зөөлөн хэлээд та нарынхаар бол би аббат. Би буддын санаартан гэж зөөлөн хэлээд та нарынхаар бол аббат гэв. Хормын зур чимээгүй болсноо мисс Гүү тэсгэлгүй инээд алдав. Пип, мөнөх залуу чи ламыг чи харсан болоосоо тэр чөтгөр төөгцөн мэт зүгтж отсон юм да гэлээ. Эцэст нь мисс Гүү удаан их ярьж инээсэндээ ядраад унтаад өгсөн билээ. Би сагсан дотроо эргэж холиход эзэн гараа шургуулж хүзүүх минь мажиж ирсэн. Би хүжигнэн талхаад гүн нойрон думлаа. Эзний би тавгүй болоход би шууд сэрсэн. Нисгэгч түүний дээрээс тонгоож ямар нэгэн юм санал болгож байв. Эзэн өндөр настай, би муутай. Олон удаа өвдөж амьдралын хүн чалгуулыг туулсан хүн. Онгоцон дотор түүнд зүрхний шийдээс тохиосон ба түүнийг газарт амьд буун гэдэгт би эргэлзэж байлаа. Гэвч тэр нисхийн өмнө надад Пипи би чамд амлая. Энэ нислэгийг чи давж гарч чадах бол би ч бас чадна гэсэн билээ. Эзний тухайд надад өвөрмөц мэдрэмж байсан. Би мисс Гүүтэй ярьдгийн адил түүнтэй чөлөөтэй харилцдаг байв. Бурхан минь би хэтрүүлчихжээ. Нөгөө мөн хөгшин малын эмчид өөрт нь тайвшруулах чимийг нэдүүлэх юмсан юу болохыг мэддэг. Ер нь ингээд малын эмч хүмүүс муурын талаар юу мэддэг юм бэ? Мисс Гүү хэдэн цаг болж байна гэж би асуув. Цагуу мэдэхгүй. Миний толгой эргэж гүйцэж ямар ч гэсэн цэнхэр өнгө харагдахгүй бүх чийдэнгүү дасаалттай байна. Бидэнд дутхгүй хоол өгөх бах. Би сав суулга дуурах, өөр бүдэг дуу гарахыг сонслоо. Энэ хүмүүс унтаас ирж буй хэрэг байлаа. Би өөрийн хараагүй байдалд нэгэн тасан, эргэн тойронд юу болж байгааг мэдэхгүй байх, үйл явдлыг харахгүй байх нь үнэхээр аимшиг. Эзэн гараа болгон намайг ил жинхрэллээ. Өгшөнд ингэн мужгаа минь гэж илдгээр хандаад юунд санаа зовно вэ? Сэрээрээ өглөөний цай уух цаг боллоо. Бидний нислэг өтгөн дуусна. Дээр таазнаас хэн нэгний зарлах дуу гарахад бүгд сэргэж дороо холбов. Суудлын бүсээ зүгээрээ манай охцон удахгүй Нью-Йоркийн олон улсын нисэг буудалд гацардах гэж байна гэж зарлав. Энд тэнд суудлын бүсээ бүслэх чимээ гарч эзэн миний сагсыг бидээ ортуулан чанга барив. Онгоцны хошуу хилтийлгэж хөдөлгүүрийн дуун хэм мэдэгдэхүй зөөрчлөгдөө. Чичрэх хийлэх мэдрэгдэн агаарт үжлэгдсэн мэт болж эцэст нь мотор байдаг чадлаараа хөнгөнөн орлов. Дугуй газар шүргэж салах чимээ дахин шүргэж газардан онгоцын нислэгийн зурвасаар гүйж эхлэв. Онгоц бүрэн зогсдол өөрийн байрандаа үлдгийг үйлчлэгч сануулж хүслээ. Онгоц урагш өнгөрсөөр үе үе торомлцох нь мэдэгдэх. Нисгэгч ба нисгэгч хурдаас харуулж бүрэн зогсоход бэлдэж байгаа нь энэ байлаа. Эзний түтлэхэд мэдрэгдэж онгоц дороо зогслоо. Хөдөлгүүрийн дуу суларч дараа нь бүрэн намжив. Хэдэн харам солоонд зөвхөн хүмүүсийн амьсгалах сонсогдож дараа нь гаднаас хоёр металл шүргэлзэж бам гэх дуу гарлаа. Хаалга нээдэж хүйтэн агаар сөнгөн орж ирэв. Баяртай. Манай авиа компанийн онгоцоор дахин үйлчлүүлээрэй гэж нэгдүгээр нисгэгч бидэнд хэллээ. Замдаа сайн яваарай. Манай онгоцны салон дахин уулзна гэдэгт найдая гэж үйлчлэгч бүсгүй өрөөлөө. Бид тарапаар уруудлаа. Эзэн миний сагсыг барьж мисгүүг тэрвэрч, юутик араас дагаж явлаа.
Энд яагаад ийм сэрэг хүн байгааг би ойлгож чадахгүй явсан. Bir жихүтсэн Миско цохолцсон өнгөөр эхлээд дуу чимээ дараа нь энэ хүйтэн гэж амандаа өглөө. Хүйтэн дудаан садахгүй тулд гэр бүл яран ургаш шалхав. Мөтгөн том тамхинд явж орлоо. Бүхнийг гадарлаж мэддэг Миско надад тайлбарлаж энд галийн хяналтын цагаатчлалын бичиг баримтын бүртгэл хийгддэг дэлхийн хамгийн том тамхин болохыг хэлж өглөө. Эзэн бидний бичиг баримтыг гаргаж бид цагаатчлалын хуудас бүлсний дараа гал руу явж хүрлээ. Юу авч явна гэж галийн ажилтан асуув. Бид Канад руу явж байгаа тул галд мэдүүлэх юм бидэнд алга гэж эзэн хариулв. Энэ юу вэ? Мурууд уу гэж байцаагч асуулаа. Ах, ямар хөөрхөн амьтад вэ? Би өмнө нь харж байсан гайхалтай гэж байцаагч эмэгтэй дуу алдав. Бид галиар өнгөрлөө. Бидний ачааг өөр өнгийн арьстай нэгэн төхүүлж ирэхийг би үнэхээр мэдэрсэн. Харин эзэн маах хоёр Миско болон миний сагсыг барьсаар хүлээлгийн гол тамхинд ороод эзэн амархаар суулаа. Түүний бие турам тун таарах үеэр байсан юм аа. Бид Детройт хүрэх ёстой. Америкийн авиа компани төлөөлөгчийг хайж болохоор маа явлаа. Тэр маш удаан явсны эцэс сэтгэл тавгүй уйлах шахан мэргэж ирлээ. Тэд хэлцлийг цуцалсан байна гэж тэр мэдээлээ. Тэд зорчигчдын салонд муур авчрахыг зөвшөөрөөгүй. Муурыг ачаалны хэсэг тэрвэрлэх хэрэгтэйг дуулгасан. Тэдний дүрм нь ийм юм байна. Шенон дахь ажилтан алдаа гаргасан байна гэж мэдээлээ. Гэвч гинт би өөрийгөө их хөшөрсөн болохыг улам тод мэдэрсэн. Ачааны хэсэг зорчиж би дийлэхгүй. Дахиад тийм юм байхгүй гэдгийг би ойлгож байлаа. Харин энэ бүхнийг Миско даваад гарна гэж хэн нэгний толгой сэтгсэнд би алмаарн гахад үзсэн. Муур хэрэг оруулахгүй бол бид ч мөн эсгүй. Очид тэдэнд сануул. Энэ сануул асуудлаар зарга үүсгэж бидэнд зарцуулсан мөнгөө эргүүлэн шаардаж авах болно. Бид мөнгөө эхэлж төлсөн тохиолдолд муурыг салонд авч болох тухай тохирсон байгаа гэж эзэн хэллээ. Маа дахиад явж удахад би дахиад л хүлээв. Эцэст нь тэр ирээд чиний биеийн байдал их муу байгаа талаар би тэдэнд мэдээлсэн. Тэд туцхай машин гаргаж биднийг Ла Гвардиа нисэх буудлын руу хүргэж тэм буудалд байрлуулахыг санал болгосон байв. Энэ хооронд авиа компани шийдвэрээ эргэн харах боломж гарна гэдэгт найдаж буйг дамжуулж хэлсэн байлаа. Төд удалгүй бид Томас том Кадиллакт орж суусан. Агаржуулах систем ажиллах нь татай байлаа. Бурхан минь, Нью-Йоркийн энэ хөдөлгөөн замаар машин авч олгодно гэж огт санаагүй. Миний хүсэх зүйл биш гэж Лютик дуулаа. Игнэрээ барьж явахад энд тийм хэцүү биш ээ гэж жолооч хэлв. 20 орчим минутын дараа бид Мискогийн хэлснээр түүний харсан хамгийн том мотель буудалд ирлээ. Дотгош орцгоо. Танай буудалд сайн муур байрлахад та дургуцгүй юу гэж эзэн асуухад ажилтан яалаа гэж харин ч баяртай байна гэж хариулаад биднийг анхааралтай тойруулан харж мэдээж бид баяртай байна гэд өрөөрөөгөө дагуулж явлаа. Өрөөнд хурж очих хэдэн миль алхах шиг надад санагцсан. Эмэгтэй нойл хаан байна. Хурцл зүзээрээ гэж Миско орлоо. Би өнөө сэтгэлээсээ талхсан. Нүдэрмхийн зур бидний өмнө тоглог орчин нэгдэж тата сэтгэл бүхэн төрсөө. Одоо хооллох болно гэж маа дугууллаа. Эхлээд мууруудаа хоолл гэж эзэн сануулв. Бидний хэвийн амьдралын горим бүрэн алдагдсан ч бид нөхцөл байдлыг 50 хүлээн авч дагсан зогсож байв. Бидэнд гаргаж өгсөн 3 өрөөг Миско бид хоёр тойрон шинжээд дараа нь гонх руу болгоомжтой харлаа. Нисэх буудал харагдаж байна гэж Миско хэлв. Энэ Ла Гвардиа болж таарлаа. Маа босоод за би авиа компани руу очиж байдлыг ажаад ирье гэлээ. Тэр гарч явлаа. Миско бид хоёр эзнийг харж хоцров. Тэр орон дээр хэвтэж байв. Удаан хугацааны аялал түүнийг ядрааж зүрхэнд нь нөлөөлсөн нэлэхий. Лютик орж ирээд бидний хэрэг онгоцонд оруулахгүй бол яаж Винстор хурж орох билээ гэхэд мэдих юм алга гэж эзэн хариулаад поездоор явж болох юм. Нийтийн купенд явхаар бол мурууд бидэнтэй хамт явах боломжтой болно доо гэв. Мааг эргэж ирэх үед би зөрмөлж орхижээ. Муруудыг хэрв ачааны хэсэг тэрвэлхийг зөвшөөрвөл тэд биднийг авна гэж гэлээ гэж мэдэгдэв. Тийм юм байхгүй гэж эзэн эсэргүүцээд бид өөр зам хайсан дээр юм байна гэлээ. Нэг хэсэг чимээгүй болов. Миско бид хоёр ачааны хэсэгт орно гэхээс айдас давтан биеийг налан чимээгүй сулаа. Нөгөө тараал мотелийн үн тэнгэрт гацсан. Удаан байх аргагүй байдал байдаг.
Тэдний санал болгож чадах юм нь агаарын такси л байна гэж Ма хэлв. Яалтай билээ. Авиакомпани зөвшөөрөлтөө цуцсан бол Нью-Йоркоос Детройт нисэх засалбарын үнийг буцааж авъя да гэж эзэн хэлээд энэ бидний зардлыг тодорхой хэмжээгээр хөнгөлөх болно гэв. Эндээс Канадад орох зардал хэд болохыг тэд хэлсэн үү гэж эзэн сонирхлоо. Ма ойролцоогоор цифр нэрлэхэд эзэн ухаан алдах төгсөн. Мисс Кубит хоёрч бас дараа нь тэр маргааш өглөө явахаар онгоц захиалчих мууруудыг багтаах ёстой гэдгийг хэлээрэй гэж гэхэд Ма толгой дахиад гарч одлоо. Мисс Кубит хоёр өрөөнд гүлтийн дасгал хийж энэ газрын өрөөний байрлалыг сайн мэдгүй тул Мисс Ку урд орж надад замчлан би түүнээс хоцрохгүй хичээж явлаа. Бид баггүй таашаал авч мөн бидний өсөрч харихыг ажиглан харах дуртай эзнийг хөгжөөж амжсан юм аа. Эцэст нь бид ядарч дасгалаа зогсоосны дараа Мисс Ку намайг цонх руу дагуулж очоод Манхэттны өндөр цамхгийн тухай ярьж тэнд нэгэн цагт манай эзэн ажиллаж амьдарч байсан талаар хүрнсэн юм аа. Ма эргэн ирлээ. Бүх зүйл шийдэгдсэн талаар мэдэгдээд маргаашийн өдөд бид Виндзорт очсон байх болноо гэлээ. Дараа нь бид цай уусан. Тэгээ шинээр зорж очих газрынхаа талаар бодож суцгаалаа. Эрдэнэний харанхуй нөмөрч бид амарч хүчээ сэлбэхийн тулд тус тусын орыг зорьсон. Говтаас энэ дээрх аялал бидний бодсон шиг амар байгаагүй юм. Мотел тогтой сайхан байлаа. Тэр аэропорт доор Нью-Йоркоос холгүй байсан тул үнэн өндөр байсан юм аа. Тэртээ тэргүй эзэнд амрах хэрэгтэй байлаа. Өөрөөр тэр цаашид тэсэхгүй байж мэдгээр байсан. Өглөөний цай уусны дараа бид бүртгэлийн ажилтнанд талархал илэрхийлсэн. Мисс Кубит хоёр түүнд онцгой таалагдсан талаар тэр хэлээд Магдалины өгөөр биднийг үдлээ. Эзний бие сайнгүй ачаа дэш баггүй байсныг харгалзан үзээд мотел өөрийн унаагаар бидний агаарын такси үйлчилгээний компани оффист хүргэж өгөхөр болов. Маш ээлдэг хөнгөн шингэн өнгөт арьстан таарч офисыг яг мөн эсхийг дахин лавлаж аль болох ойртож төхүүлж буулгахыг хичээж байсан. Бүх зүйл бэлэн болтол та эндээ хүлээн үү? Господин гэж тэр эзэн хатагтай морийн англиар хэлсэн. Бид оффист орлоо. Эхлээд бидний юу хүмүүс болохыг хэн ч гадардаагүй. Дараахан мань нэгэн ажилтны ой санамсэрж тэр хэн нэгэн лөө залхаа шидэв. Тийм гээд нисгэгч ойрхон ирж явна. Жаахан хүлээнэ үү гэлээ. Бид жаахан хүлээсэн. Дараа нь дахиад жаахан. Эцэст нь оффист нэг хүн дайрчих шахам салхи татуулан орж ирээд Канад руу нисэх хүмүүс та нар мөн үү гэлээ. Бид тийм. Мисс Кубит хоёр мөн дуу хоолойгоо нэмсэн. Хариуллаа. Окей, танаа ачаа дэшийг бүхэх давна. Мөрийг яах болж байна гэхэд эзэн тэд бидэнтэй хамт нисэн гэж шийдмэг хариулсан. Окей гэж нисгэж зөвшөөрөөд хоёр хатагтай ард сууж сагснуудыг өвөр дээрээ барина гэлээ. Тэр биднийг онгоцонд оруулав. Бурхан минь, эн чинь хүүхдийн тоглоом шиг юм байна шүү дээ. 2 мотор, 3 суудлын нисгэгчинхтэй дөрөв, 3 дугуйтай шасси аимшиг гэж сэтгэл зовнсон өнгөөр Мисс Ку дуу алдлаа. Энэ жижигхэн урд суудлд эзэн яаж багтахыг би төсөөлөхгүй байна. Нисгэгч үсээх усулбал жаахан ч болов зай гарах биш үү гэж хошигнолоо. Мал Ютик хоёр энэ бяцхан онгоцонд орж явчихв. Мисс Кугийн бодлоор суудлын жижиг автомобиль шинээс томхүү зайд байрлах арын суудлд хэвийн жинтэй 2 хүн л сууна. Манай Ма махлагдав, харин Ютик туранхай. Ерөнхий жингээр тэд хэвийн жинтэй 2 хүнтэй дүүцэн. Эзнийг орж суухад онгоц доош намсгийн суух нь мэдэгдвэ. Тэр ойролцоогоор 230 фут жинтэй зам зур фунт хасагдж байж магадгүй. Тэр бүхэл лайнерын хошуу доош суух нь анзаарчихсан. Манай нисгэгч мэрэгжил нэгт нөхдөөсөө хамгийн жижиг байх түүнийг суухад онгоц нь жингэн огт мэдрэхдэггүй байсан. Моторын нэгээр асаагаад баг зэрэг халаав. Тормсыг нь буулгаж би зурвсаар хөдлөө. Аэропортын нөгөө зах хүртэл хичнээн миль газар өнгөрснийг бүхэн л мэдэх байх. Энэ хугацаанд Мисс Ку үйл явдлыг мэдээлсээр явлаа. Хачирхалтай. Минийхээр Америк орны бүх онгоцууд энэ буудлаас минут тутамд хөрдөг байх гэмээр нисгэгч гинэт нэгэн зохисгүй үг амандаа өглөж онгоцыг баруун тийш огцон эргүүлэхэд бид хөөч бүх зурвасаас гарч хэсэг өнгөрөө зогслоо. Манай дугуй цорсон байна гэж тэр давчхан хэлв.
Энэ лайнерын нисгэгч дөнгөж сая радио холбоогоор мэдгдлээ гэж нэмж хэллээ. Энэ үед бидний ард чих сэтлэм дуут дохио моторын чимээ гарлаа. Хормын зуур хэд хэдэн автомашин нисхийн зурвсаар давхин ирж биднийг хүрээлв. Тэнгэр минь тэд үндэсний гаваатыг дуудсан байна гэж Меско байдаг чадлаар ойрлоо. Бусдын анхаарал өртөхгүй тулд тэр жихээ буулган цонхонд наалдаад гадагш гарлаа. Энд дүүрэн цагдаа нар, галын машин, Айпротын ажилтнууд, авт өргөгч, оогоо, бурхан минь, энийг хагарсан дугуйны төлөө ямар их сүр хүч вэ гэж эзэн гайхширсуулаа. Бидний зүг хүмүүс гүйлдэж, дуу дохио өргөжлөн хангинаж, эргэн тойрон автомашин хөөр хонгоцны дуу сүлэлтэн хөнгөнөн. Гэнэт хүчрхэг дээгэнүүд бууж ирэн бидний онгоцыг газраас хэдэнд юмын зайд өргөж дугуйг хөндөрлөв. Дараа нь машинууд буцаж өргөгч соосон дугуйг авч явлаа. Бид хүлээсээр 1 цаг, 2 цаг, за энэ хугацаанд бид явганаар Канад орчих байлаа гэж эзэн санаасарч суусан юм аа. Нисэж буух, зурвсын дагуух, албан хэрэгцээний замаар техникийн тусламжийн машин ажимд өгч ирлээ. Яаралгүй эсвэл залхуутай гэмээр бүх хүмүүс бууж манай онгоцыг чиглэн ирлээ. Эцэст нь дугуйг нь байранд нь угсаж дуусаад тэд явлаа. Нисгэгч дахин моторуудыг асааж хэсэг халаасан. Дараа нь тэр нисгэд бэлэн болсон талаар диспетчерт микрофоноор мэдээлсэн юм аа. Эцэст нь бид нисэх зөвшөөрөл авч нисгэгч хадаа нэмсэн. Бид ажмаар хууд авч агаарт дүүлэн хөөрөв. Ажим хөрөн өндөр авахдаа том лайнеруудын шугамаас зай барин сэрэмжилж явлаа. Эцэст нь нисгэгч чиглэлээ барьж барьсны дараа урдаа хэвийн горимж шилжүүлсэн. Бид нисээд л байсан. Гэвч нэг байрандаа байгаад байх шиг. Бид ямар хурдаар нисэж байна вэ? Меско гэж би асуулаа. Тэр нисгчийн мөрөн дээгүүр харах гэж үзүүгээ сонглоо. Хурд 125, өндөр 6000 фут. Чиглэл Норд-Вест, баруун хойд гэж тэр мэдээлв. Түүний мэдлэг харах чадварт өөрийн ирэхгүй атаархсан. Би болохоор бусдаас бүрэн хараад, бусдын харсан үтсэнд итгээд, хэлсэнд үнэмшээд зүгээр суух хувь заяатай нэгэн. Гэвч өмнө нь цаасан харцганд тэшний хэсэгт ухаан мэдрэлгүй зочиж явсан залгүй амьдралаа эргэн саналаа. Одоо бүх юм зөршгүй дээр маш ийдэг сайхан тэр бүхэл хүнээс ч илүү дотн ханддаг би магийн өвөр дээр сууж явсан. Үргэлжлэл бий.